Бидрийг та нар нэг ингэж хэрэг мөрддөг шалгадаг гэдэг нь бид нар ерөөсөө хуулийн бодлого боловсруулдаг. Боловсруулсан батлагдсан хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтыг нээж өгдөг байгууллага. Цагдаа нар ч гэдэг юм уу хэлээд загруулаад байна шүү дээ. Мэдээлэл загруулаад байна. Тэрийг нь бүр шаллаад байна тий. Эрэгтэй боолоор явуулаад байна шүү дээ. Цаашлаа яадаг асуудал шийдвэр жишээ нь их чавлангийн хэрэг гэж байна. Их чаргалангийн хэрэг гэж ямар хэрэг хэлж байна? Мөрөдөө төгссөн их чавлангийн таны хэдэн өмнө хат амьд татсан гэдэг мэдээллийг ангаа шуудаар гаргаад шүү дээ. За ер нь бол би та хэдэд хэлэхэд цагдаагийн байгууллагын энэ саяны ярьж байгаатай холбоотой асуудалтай бид нар бас эргэж та бүхэнд мэдээлэл өгье. Би нөгөө баримт нотлохоогүй судалгаа тооцоогүй юм дээр шууд хариулт өгмөөргүй. Хоёрдугаарт шүү дээ. Хоёрдугаарт ер нь бол энэ сэтгүүлчид өөрсдөө хамгийн түрүүнд мэдээлэлүүд олж авдаг. Би одоо яг яаж авдгийг ерөөсөө мэдэхгүй. Танаа хэд мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаад байдаг юм нэр бүхий ажилтнууд байдаг гэж бид нар албаны шалгалт явуулж үзсэн. Тогтоогдог. Дахиад одоо саяны асуудал дээр дахиад бид нар шалгалт явуулъя. Эргээд та бүхэнд эргээд мэдээлъя. Тий. Жастин Батгүйтэй холбоотой хэрэг нийтдээ 9 жил шүүхтэр явж байна. Би яагаад шийдэж чадахгүй байгааг би өөрөө ч миний ухаан өрөхгүй байна.